좋습니다. далайн давалгай шиг ингээд айгу уужм те айгу сайхнаар ингээд түлхээд ингээд орж ирж байгаа айгу сайхан харагдаж байна. 춤을 본격적으로 해보실 마음은 없으십니까? Цаашдаа бүжгээр ингээд хичээллээд тэгээд илүү ингээд бүжиглүү сонирхлоо оруулал ер нь ямарх байна. Тим сэтгэл байна уу? Ер нь цаашдаа бүжгийн чиглэлээр байна. Баярлалаа. Үнэхээр юм шүхтэн маань өөрийнхөө төсөөллөөр энд байгаа үзэгчид ялангуяа ихэнх нь манай сайхан удам сайхан тал нутгийн эзэн болсон монголчууд байгаа. Монголчууд маань бол сайхан тал нутгаараа төсөөлж болох юм. Харин энэ хүн бол яг өөрийнхөө газар нутаг дээр байдаг их далайтай зөвөрлөлээ хамжаад төсөе. Далайн давлгаа шиг байж чадлаа. Баярлалаа. Жаргал сайхан шүгшиж микрофоноо шийдчихлээ. За үнэхээр юм бас энэ бүжгээ ойлгож мэдэрч ингэж хийсэнд одоо баяр хүргэе. Чи бол бас гар чэжний барилтууд бол болж гин аваад сайжирсан байна. Партнер чинь чамааг бас их сайн партнертай чи хийсэн учраас энийг бас их маш сайн одоо гүйцэтгэж чадлаа гэж бодож байна. Баг зэргийн алдаанууд бол тэр болгон бас хөдөлгөөн болгонд бол бас гарч байна. За баярлалаа. Баярлалаа шигтэртэй баярлалаа. Гэтэл нэг тайснаар сэлэнгээ өгтөн авах болно. За баяр хүргэе. Хүшээ хүн хүлээхээр ямар уддсан бэ? Та хоёр сая тэнд бүр хүмүүсийг бүр алгын дашуулаа шүглдүүлээд нилээд бүр ингэж огшуулж байгаад гараад ирж байгаа юм шиг. Би бүр энд тэсэн ядаа хүлээгээд бүр айгүй удлаа. Ямар ч сайн амжилттай гоё хийсэн юм шиг байна. Баярлаа. Сайн болсноо сэтгэлж өрснө. Хүрсэ. Баярлалаа. Их л гоё хийсэн юм шиг хамдаа. Стандарт бүжиг бол хэцүү дээ. Нууц биш бол бэлтгэлээ яг хэр богино хугацаанд хийсэн бэ? Хэд хоног дотор хийсэн бэ? За ер нь бол зай завсар гарвал ер нь бэлтгэл рүүгээ л яарад очиод бэлтгэлээ хийжсэн л та. За тэгвэл хамтдаа бүгдээрээ шүүгчдийнхээ оног. Мөрөлийн театрын жүжигчин Батушка за сайн баяр нарт өгсөн удаан байсад өгсөн шүүгчдийн үнэлгээ. 8 7 баяр хүргэе. Мөрөлийн театрын жүжигчин Батушка сайн баяр нар удаан байс бүжгээрээ 8 7 оног авчаадлаа. Тийм баха. Өндөр оноо авлаа ш тий. Яг тэнд нэг юм болоодсэн байхгүй. Та хоёр сайн хийсэн байх гэсэн үг. Баяр хүргэе та хоёрт. Дараагийнхын бүжгүүд нь бүгдээрэнд амжилт. Баярлалаа. Үнэлэгч байгууллага сэтгэлийн эрч хүч алуун дулаан энерги Монгол аялал жуулчлал. Таны төсөөллийг бид урлана. Orange Design. Хүнсний мандаа үйдэл. UFC Trade. Ингээд одоо бүжгийн шоу маань өргөжж байна. Дараагийн оролцогч хэн бэ? Цокогийн партнер төлгөөн байна. За бид хоёр дахь бүжиг одоо хийлээ. Бид хоёрын энэ удаагийн бүжиг маань румба бүжиг байгаа. Өмнөх чача бүжгээ бодоход румба бүжиг үнэхээр бүр эсэргээр нь тайлмаар үнэхээр гоё бүжиг байна. Харуулсан дэсэд гişгэн уршаалаа. Одоо би билгэн 2 3 энэ харсан чигээр над руу орж ирнэ. Чача бүжгэн дээр маш их хурдан бүжгэлдэг болохоор би партнероос санаандгүйгээр маш их зохиож гэмтээсэн. Тэгээд бас партнероосоо уучлахгүй. Одоо мөрөд халаа. Хүний хайр сэтгэлийн яг дотоод мэдрэмжийг илэрхийлж чадах ийм гоё романтик гоё бүжиг байна. Одоо айхандаа тэр харьцаан дээр ч юм уу бүжгээ амь оруулж амжаагүй л энэ тахна. 3 4 1 юм хамгийн гол нь татаад мэдрэмжээ маш гоё илэрхийлэх юм гоё бүжиг байгаа. Тэгээд энэ удаа их гоё тайван их гоё байгаа. Манай партнер хасаа ихэд өөрт нь юм зохиох юм бүжиг, ромба бүжиг. Баярлалаа. Одоо харин хэрхэн үзэгч та бүхнийхээ өмнө дуучин Соко хадаад таштаар өгтөж авцгаая.
Соко төлбөр. Rumba. Not a game to play. Your eyes, they show no fear. I burn inside and cannot wait to be the man that feels your body close, is here to set you free, to hold you near and satisfy your needs. You shiver as I touch your neck, slowly close your eyes. I can't resist you even if I try. Surrender to the touch as we lay there side by side, and everything around us disappears. If you believe in love tonight, I'm gonna show you one more time. If you believe and let it out, no need to worry, there's no doubt. If you believe, if you believe, if you believe, then let it out. As you run your fingers through my hair, your lips come close to mine. The tension becomes more than I can bear. Then you wrap your arms around me, and I feel your every move. This feeling could now lead us anywhere. Now we leave the world behind us, this moment we will share. Just you and me, that's how it's meant to be. I never wanted you so much, I feel your every breath as you gently whisper in my ear. If you believe in love tonight, I'm gonna show you one more time. If you believe and let it out, no need to worry, there's no doubt. If you believe, if you believe, if you believe, then let it out. Энэ олон хөгжөөд дэмжигчдийн дунд чиг түжих нэ. Баяр үргээ дахин баяр үргээ. За тэгэхээр энэгээр яг үнэн сайн найзууд нь байна. Бас мэрэгжилтийн хандууд нөхдүүд нь байна. Ямар гоё юм бэ? Ийм хөгжөөд дэмжигчтэй алцахгүй Соко. Чи биднэртээ ирээд дахиад би Соко хүлээж л да Соко. Соко намайг хүлээ Соко. Соко. Биднийгээ битгий хаялаа. За үнэхээр гоё яна үзэгчтэй. Энэгээр үнэхээр өхөрдөм хөөрхөн үзэсгэлэнтэй бүсгүүчүүд хөгжөөд дэмжиж байна. Ингээ найзуудгаа чи ингээ орхио явах гэж байгаа юм уу? Бас шүүгч нарыгаа, бас намайг. За тэгэхээр энэ олон хөгжөөнд дэмжигчдийн дунд чи үнэхээр юм бас бялуурж байгаа хаа тийм ээ. Найз нартай хамгийн ганцхан гоё үг хэлье. Маш их баярлалаа. Баярлалаа. Ингээ шүүгчдийнхаа үнэтэй зөвлөгөөг сонсцгоё. Шүүгч мөнгө үеиг. За. Яа нилээ тий сэтгэл гаргаад сайхан бэлдсэн байна. Таалагдж гин байгаа байдал ингээ зохиомж бүхэм. Гэвч Rumba бүжиглэгч бол Rumba маш хэцүү аятай. Энэ дээр сандрах хэрэггүй. Дээрээс нь аяа сайн ойлгуул арай өөр бүжиглэх байсан. Тэн дээр хөгжүүн цохилдууд дээр ялангуяа партнерноос анхаарах хэрэгтэй. Дараа дараагийн бүжиг дээр. Яг Rumba гэхдээ ганцхан байсан. Тэн дээр би бас их шүү гоё юм хүлээж ирсэн. Тэгээд яг үнэндээ
хөгжмийн сонсгол дээр надад их таалагдсангүй. Сайхан өргөлтүүд янз янзын хүнд элементүүдийг хийж байгаа нь бас бахархууштай байлаа. За ингээд дараагийн бүжигт нь амжилтсан юм. Өргөлт техникүүдийг үзүүлсэн. Аргагүй манай Соко маань их агсаах. За баярлалаа. Ингээд шүүгч жаргал сайхан. За зохиомжийн хувьд бол маш сайхан байлаа. Хөдөлгөөний хувьд ч гэсэн маш их олон сайхан хөдөлгөөнүүдийг хийсэн. Бүжгийн утга санаа нь бас их сайхан байсан. За ганцхан илэрхийлэх тал дээр бол бас айгүй жоохон дутагдaltaй байна. Жоохон орж гараад байгаа байхгүй юу? Нэг ингээд сэтгэл чин ингээд орж ирсэн нь дахиад яжаах дараа дуусах төхөөд ирэхээр нь унтраа дахиад ингээд өрөөн бачин өөрөө айгүй гоё бүжиг байгаа шүү дээ. Одоо сэтгэлээ нээж хоёр хүн хоорондоо харьцаж гоё бүжиглэх хамгийн бүжиг дотроос одоо латин бүжиг дотроос гоё одоо бүр энерги ирч хүчин гардаг бүжиг болвол тий одоо өрөөнбаа байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь жоохон дутагдaltaй байлаа. Тэгээ дараадаа тэрийгээ бас сайн харах хэрэгтэй л гэж бодож байна. За. баярлалаа. Хадагтай 김희영. 모든 것을 많이 준비해 줬습니다. Бүх зүйлийг илүү гоё сайхнаар ингэж бэлтэж өгсөн байна. 애틋한 사랑의 표현도 참 잘해줬습니다. За тэгээд хоорондын хайрын сэтгэлийг бас илүү сайнаар харуулж өгсөн байна. 그리고 리프트 동작도 참 좋았습니다. Тэгээд ингээ өргөж байгаа яг тэр хөдөлгөөн болон тэр одоо бүжгийг илүү сайнаар илэрхийлж өгсөн байна. Айгуу гоё харагдаж байна. 그런데 룸바 춤은 조금 더 공부했으면 좋겠습니다. За тэгтээ нэг зүйл бол rumba гэд бүжгийг илүү яг rumba талаас нь илүү сайн үзүүлвэл маш мундаг байна. 수고하셨습니다. За сайн байлаа. баярлалаа. Сүүлийнх нь яриг бол ойлгосон шүү. баярлалаа. Ингээд та хоёрыг сэлэнгээ хөдөөж байгаа. Хамтдаа тэд уулзцгаая. За Сокото баяр хүргэе. Дотороо хүмүүсийг одоо бүжиглж эхэлснээс ахуулаад дуустал огшуусаар гараад ирлээ те. Маш их баярлаа. Тэгээд энэ сайхан хайрын бүжгийг үнэхээр гоё хайр сэтгэлээ илэрхийлж бүжиглэхийг хичээсэн. Гэхдээ маш их сандарлаа. Тийм үү? Ер нь сандраагүй юм шиг сонсогдоодсэн да сая. Тэгээд хайрын бүжиг гэд сая хэллээ л дээ. Тэгвэл та хоёр минь хэр бие биенийгээ хайрлж бүжиглэв? За ингээд дэлгөөнөг төрхөн зүр хайртай үнэ гэж бодоод маш их дурлаа. За ингээд одоо бүгд хамтдаа шүүгчдийн оноогоо сонсъё. Дуучин Соко хамтран бүжиглэгч дэлгөө нарт өгсөн шүүгчдийн үнэлгээ. 7 баяр хүргэе. Тэгээ одоо дараагийнхаа бүжигнээс алдаага заснаа. Сайн шүүгчнэр битээр Азийн 777 хоног өглөө. Энэ бол аврах. За тэгвэл Аз дагуулсан дараагийн бүжигт нь амжилт хүсье. Гэлгүй яг одтой бүжиглийн шоуг эрхэм үзэгчид та бүхэнд хүргэж байгаа бас гол хүчин зүйл бол мэдээж хамтран ажилладаг байгууллагууд. Ингээд энэ удаагийн одтой бүжиглийн шоугаар UFC группийн хамтран ажиллаж байгаа. Та бүхэндээ баярлалаа. За мөн нэг зүйлийг сануулж ирэхэд одтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн энэ удаагийн ялагч маань үзэгсэнт Вьетнам орноор аялах хэрэгтэй байгаа тийм ээ. Бас мөн $5,000 эзэн болох болно. Ингээд бүх оролцогч нарт дахин амжилт хүсье. Одтой бүжиглийн шоу үргэлжилсээр эрхэм үзэгчид та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Хүлээж агаад хурц гаргаж өгдөг. Хөл сул байна.